Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр олон улсад тулгарч буй томоохон асуудлуудын хүрээнд судалгаа явуулдаг билээ. Энэ жилийн судалгааны үр дүнд шинэ мянганыхан буюу 1980, 1990-ад оноос хойш төрөсдийн анхаарал хандуулж буй 10 сэдвийн жагсаалтыг гаргажээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж буй бөгөөд энэ асуудал 3 дахь жилдээ энэ жагсаалтын тэргуун баримт бичигдэж байна. Энэхүү тэдний 78.1% нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй байхыг зорж амьдралын хэв маягаа өөрчилж чадна хэмээн хариулжээ. Шинжлэх ухаан технологийн хурдацтай үед төрж ардчилсан нийгэмд өсөж торинсон үеийнхэн буюу шинэ мянганыхны хамгийн ихээр санаа зовж анхаарал хандуулж буй 10 сэдэв. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт болон байгаль дэлхийдээ зөв бусаар харьцах үйлдэл 48.8%. Хоёрдугаарт улс орондын зөрчил болон дайн 38.9%. Гуравдугаарт цалин орлогын ялгаа болон амжиргааны түвшний тэнцвэрт бус байдал 30.8%. Дөрөвдүгээрт ядуурл 29.2%. Тавдугаарт шашны мөргөлдөөн 23.9%. Зургаадугаарт засгийн газрын хариуцлага болон ил тод байдал авилга 22.7%. Долдугаарт хүнс болон ундны усны аюулгүй байдал 18.2%. Наймдугаарт боловсрол эзэмших боломж дутмаг байдал 15.9%. Есдүгээрт аюулгүй байдал болон бие махбодын эрүүл саруул байдал 14.1%. 10-дугаарт эдийн засгийн хязгаарлагдмал боломж ба ажилгүйдэл 12.1%. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд зарим улс оронд нэг цагийн турш огт цахилгаан тог хэрэглэхгүй байх гэх мэтээр жижиг үйлдэлүүдийг хийсээр байна. Дулааны улирал ирж буйтай холбогдуулан аль болох алхах, дугуйнах, мод тарих, өрөөнөөс гарах үедээ гэрчлээ унтрааж байх зэргээр хувь хүний зүгээс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оролцоогоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна.